Дэлхийгээр нэг тархан суусан хөдөлмөрч олон монголчуудаа шинжлэх ухаан тань мэдхүйн од мөндөр суугийн хамт олонны зүгээс эрүүлэнхийг хүсэн мэдчилж байна. Бидний мэдгүй дэлхийн нэвтрүүлгийг та яг одоо НТV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 хос долгионоор хүлээн авах гэж байна. Студид Join Мэцгийн миний захирал цомирлог болон хөтлөгч Зандаа миний бий байна. Нэвтрүүлгийг аялах боломжийг хүн бүр дүрээтэй Join Мэцгийн мэн болон өдөр бүр шинэ үрээтэй төлөөжүүг компани ивэнттгэж байна. За өдрийн мэнд цаамаа. Дремент. За өнөөдрийн сэдэв бол Амазоны ширэнгдэх нууцлаг амьдрал. Мянган жилийн турш Амазоны ширэнгэн хүн төрөлхтний үед судлагдаагүй, тайлагдшгүй тэр нууцлаг ертөнц хിവэр оршсоор л байна. Хүн төрөлхтөн хиймэл оюу ухаан бүтээж сансарт шинэ гаригуудыг нээж сарн дээр хөл тавьж ангарах гариг дээр хиймэл дагуулаа тэг сар ангарахнаа явагчаа хүртэл байршуулсан ч гэсэн бид нар одоо ийм хүн төрөлхтний ийм үсрэнгүү хөгжлийн 90 үе ч гэсэн Амазоны тэр нөгөө төгсгөлгүй өтгөн ой тэр гүнд нь бүр огтхон ч өөрчлөгдөв цаг хугацааны бүр ингээд гадуур орч юм шиг ингэж оршоод байгаа тий тэнд нэг сонин мөнхөд зүйл ингээд үргэлжлээд байгаа юм шиг гэтээ нууцлаг энэ бол үнэхээр гайхалтай Амазоны ширэнгөө бол тий өнгөрсөн одоо ирээдүй бүгд хосолсон шинжлэх ухаан бүр хизээ тайлж барандаа гэж бүр тайлж барахааргүй ч байж магадгүй тийм арвих нууцлаг тийм оршгүй Амазон зөвхөн гайхамшигтай амьтад мөн нууцлаг овог аймагуудаас гадна хүн төрөлхтний нууцыг хадгалсан эртний хот соёл иргэншлийн үлдэгдлийг нуусан газар байгаа. За жишээ нь Амазоны алдагдсан хот гэдэг те. Перугийн ширэнгэн ойгоос олдсон үл мэдэгдэх тэр чулуун байгууламжууд эртний соёл иргэншлийг бүр оршин байсныг одоо баталдаг. Эрдэмтдийн судалж буй эмээ урамлууд байна. Орчин үеийн шинжлэх ухаанд бүр танигдаагүй олон мянган тэр төрөл зүйл урамлууд нь одоо бидний зарим те ингээд нэг хэцүү пандемик болдог тэр нэг өвчин байдаг шүү дээ нийтийн. Магадгүй тэр аюултай өвчнийг ангаах чадвартай байх магадaltaй гэж их найдвар тавьж байгаа эрдэмтэд. Зарим гайхамшигтай голууд байна. Одоо чинь зөвхөн нэг жишээ авахад л Amazon тийм нэг буцалдаг гол гэж байдаг. Шанай Тимпишка гэдэг. Энэ гол мөртлөө ус нь 93 хэм халуун. Тэгээ юу гэсэн ч юм те. Буцлаа л байждаг. Тий. Гэх мэт ингээд эдгээр тайлагчгүй нууцуд нь өөр Амазоны ширэнгөө бол ширэнгэн ой бол зөвхөн байгалийн үзэсгэлэнт зүгээр бүс төдийгүй. Энэ бол хүн төрөлхтний ирээдүйн нээлтүүдийг хадгалж байгаа тэр бүр супер судлагдхуун газар гэсэн үг л дээ. Бүр эрдэнэсийн сан. За тэгэхээр энэ бүс нутаг нь дэлхийн хамгийн том халуун орны ширэнгэн ой. Нийт 5.5 сая км квадрат талбайг эзэлж байгаадаг нь одоо Монгол улсыг бүр 3-аар үржүүлсэнтэй тэнцэх. Тийм өтгөн ширэнгэн ой маш их одоо хэдүүлээ зүр төсөөлөд үзэлт бид нар зөвхөн Улаанбаатарын нэг цэгээс нөгөө цаг хүртлээ алхахыг гэж бод. Бас олон цаг явна та тийм ер нь. Улаанбаатарын нэг зах гэсэн Сүхбаатар дүүргийн нөгөө сонгон найрахын бүр тэр цаашаа явж байгаа тэгээ бүр хэдүүлээ тэрэлж орно гэсэн үг шүү дээ. Тэ Багнуур орно, Бахангаа орно. Гэтэл одоо тэгвэл Төв аймгаар явъя. За бүр бүтэхгүй те ингээд уул хадуулганаар нь явна. За ингээд Монгол улсын нутаг дэвсгэрээр говьоос тэр арын тэр хөвсгөл увс. За тэгээд одоо бөөр нөөрэс 5 юу лээ? Алтай 5 богд орлоо. Гэтэ энийг ахаад 3-аар оржуулна гэдэг. Тийм бүр том. Миний хоромчд хангалттай том нутаг байдаг. Маш удамштай. Гэтэл 3-аар. Тэгвэл ийм том талбайд бүр хэдий тооны мод ургадаг болоо гэж асууж болох юм тий. Тийм тий. Тэгэх юм бол энд ойролцоогоор 390 тэрбум орчим мод байдаг гэдэг юм байна. За. Гэтэ энэ тоо их чухал. Яг гэвэл энэ моднууд л дэлхийн агаар мандлаас тэр нүүрс хүчлийнхийн 25%-ийг нь шингээгээ зогсохгүй манай гаригийн хүчил төрөгчийн 20%-ийг нь үйлдвэрлэдэг. Тэгэхээр Амазоны ширэнгөөг бид дэлхийн уушиг гэж өргөмжилдэг. Тэгэхээр бид 5 удаа амьсгалах тоолонгийн нэг нь Амазоны тэр ширэнгөө одоо ялгаруулж байгаа хүчил төрөгч. Тэгэхээр энэ өтгөн шигүү ширэнг дэлхийн уур амьсгалын тогтвортой байдалд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тийм учраас Амазон орших, эс орших нь өөрөө зөвхөн тэр Бразилийн, Перугийн, Өмнөд Америк юм биш. Энэ бол бүр Төв Азийн өндөрлөх зүг монголчууд ч гэсэн хамаатай маш тийм чухал асуудал юм. Гэвч энэхүү экосистем нь ой модны тэр хууль бус огтлолд, уул уурхайн бохир олборлолт, газар тариалангийн тэр өргөжилд, хувиар ашилт, түүмэр гээд өчнөө шалтгаансуулж маш хурцтай устсаж байгаа. Судлаачийн тооцоолсноор 1 секунд тутамд
3 хөл өмгийн талбайтай тэмцэх хэмжээний ойс үзэж байгаа. Тэгэхээр намайг энэ нэвтрүүлгийг эхэлснээс хойш одоогийн байдлаар хэдэн зуун стадионы дайтай хөл өмгийн стадионы дайтай оймод устчлаа. Юу гэсэн үг юм бэ те? Тэгэхээр энэ бол дэлхийг экологийн сүрэлд хүрэх аюулыг дагуулад. Жишээ нь 2021 онд Бразилийн Амазон дахь одоо ойн талбай 13.2 мянган км-ээр багасна. 2006 оноос хойш хамгийн өндөр устгалын түвшин болчиход байгаа. Тэгэхээр уул нь одоо ингээд хүн төрөлхтөн гайгуулж ийнэ гэтэл үгүй. Харин улам л эрчимжээд байгаа юм. Бид нар өөрсдөө тэгвэл хийж байгаа сонголт болгонд хариуцлагатай бай тээ. Тий. За тэгэхээр энэ нууцлаг амьдрал гэдэг байгаа шүү дээ. За тэгвэл тэр сонин нууцлаг иргэд соёлоос нэхлээд ярьж эхлэе тийм ээ. За Амазоны ширэнгэн ойд өнөө хүртэл нээлттэй харилцаанд ороогүй буюу ер нь хүн төрөлхтөө соёлын солилцаанд ороогүй 103 овог аймаг байдаг гинэ. За тэгээд өнгөрсөн нэвтрүүлгээр хин зандаа битээр ярьсан шүү дээ. Энэ дээр нөгөө нэг хүн иддэг каннибализм хүртэл одоо болтол байж байгаа овог аймагуд байгаа гэж ярьсан шүү дээ. Тэрэн шиг ийм сонирхолтой бүр одоо хүү нэгдлийнхаа зан заншлыг одоо ч гэсэн хадгалсан тийм таслагдсан овог аймагуд одоо ч байгаа. За тэдгээрс цөөх нэгэнд дуртах юм бол Янамами гэдэг овог байгаа тийм. Амазоны хамгийн том уугуул овог аймаг гинэ. За энэ нь бол мэдээж нөгөө янз бүрийн өвөг дээцийн зан үйлүүд хийдгээр ойлгомжтой. Тэр зан үйлээ хийгээд байгалийн эмчилгээнүүдийн аргуудыг бол одоо л хадгаж үлдчих чадсан юм овог аймаг гинэ. Уламжлалт авах нэг сайн өгсөн юм тийм. Тийм гэсэн үг тийм. Мэдээж хэрэгтэй. За дараагийнх нь Центаври овог гэдэг. Центаври овог гэдэг нь мэдээж энэ бол нэг ч удаа хүн амьтантай одоо харилцаанд ороогүй. Энийг байгааг нь яаж мэдээд байдгүй гэхэлэр хиймэл дагууллаа мэдээл агаараас авсан зургаас за нэг энд нэг юм овог аймаг байгаад байгаа юм байна. Центаври гэд нэрлэлчий гэдэг. Нөхдөө өөртөө Центаври гэдэг нэр авсан байгаагаа ч мэдэхгүй байгаа. Тийм байна. Угаасаа нөгөө энийг хүүхд багч сонсч ивэл яагаад байгааг нь мэдээд байгаа мөртлөө хүн төрөлхтөө очиж уулзахгүй ангээр болохгүй. Энэ нөгөө дархлаагүй. Бид нар чинь болохоор янз бүрийн өвчин одоо тусаад шинжилгээ ухааны хүчээр тэр болгоно бид нар вакцинаар те ингээд одоо энэ өвчнийг бид нарт үхэлгүйгээр даван туулга арга мэдсэн байна. Гэтэл бид нар тэнд очиод нэг найтайхад энэ овог аймаг тэр чигээр устж үг болох. Харин тийм тэр хомхоо момхоо гээл те хачаач өвчнүүд аваачаад ингээ хөөс тэмтрүүлж исэн түүхүүд гашуун түүхүүд бидний түүхэнд байгаа шүү дээ те. За дараагийнх нь овог болохоор уруу эу вау вау гэд яг нөгөө юу гэсэн бэ? Уруу эу вау вау. За энэ нэр болохоор яг нутгийнх нь өөрсдийнхөө нэрлдэг одоо нэр нь. Яа тэгэхээр энэ харьцангуй нэг багасах харилцаанд одоо соёлтой ингээ солилцоонд баг зэрэг ороод идэг учраас эднийг ийм бид бол ийм овгийнхоо гэж хэлээд идэг нь бол мэдээд идэг байна шүү дээ. За тэгээд эдгээр хүмүүс болохоор нөгөө одоо бидний хэрэгжилж байгаа энэ айхтар технологиг мэдгчгүй тэдэнд хэрэглэх шаардлагач гардаггүй. Яг тэгвэл бүх амьдралын хэрэгцээг энэ Amazon гэдэг энэ агуу газрынхаа ургамал амтан одоо юу гэдэг тэр шавж чорхоо бүх юм ашиглаад амьдраас сурцсан тэдэнд одоо технологи ерөөсөй хэрэггүй байгаад байна шүү дээ. Тэгээ ийм одоо бүр дурдаад байх юм бол ингээ 100 овог юм гэж яаж болно гэж шүү дээ. Тэг бас манай сонсогчдод гайхаж байгаа те. Ийм одоо технологи хөгжчөөд хахад очиж болох боломжтой байтал яаж энэ хүмүүс биднээс тусгаарлагдаад яаж одоо болтол энэ юм хадгалж чадсан бэ гэдэг асуултыг асуумаар санагч байгаа тийм. За энэ дэр бол ерөөсөө 3 том шалтгаан байт юм байна. За. Ширэнг өөрөө хамгаалалт. Тийм дээ нэр. Тэ. Чи өтгөн шүү дээ. Тийм маш өтгөн. Маш өтгөн ийм айхтар нэвтрэхэд хамгийн бэрх байдаг байгаа даа шүү дээ. Гүн рүү н орсон хүн бол ер нь төөрөөд амьд орох боломжгүй гэж үздэг. За тэгээд маш өндөр шигүү модод ингэсэн байгаа учраас тэр нөгөө агаар одоо нарны энэ тусгал багтаа учраас доор эн чинь нөгөө нэг одоо чиглэг байгаа шүү дээ. Маш бүгчм ийм халуун уур амьсгалтай гүн рүү н ороод ирэхлээр. Тэнд бол одоо бидний ийм орчинд амьдраад сурцсан хүн бол ер нь удаан тисч үлдэх боломжгүй гэж үздэг. Тийм байна тий нэр. За нэгдүгürt ста бодож байгаа юм шүү дээ. Тийм байлээ. За хоёрдугаар нь болохоор зэрлэг байгалийн хамгаалалт. За энд нөгөө нэг амар анаконда гэж амар могоочин тэнд байна. Тий авар могоо. Тий. Биднийг шууд зайлгна нэр. Тий. Бүхэл бүтэн хүн зайлгчдаг тий. За махчин нөгөө ягуар гэдэг чинь. Наа тий. Сүүдэрт ингээл зэвөө хөвчээдэг тий. Тэгээ хизээч ханаас гарч ирээд таныг одоо тий. Зоглоход билээ. Бид тус нөгөө ярина. Тий. Тий. За тэгээ дараагийнхаа нөгөө янз бүрийн хортой хоргон могоонууд. За мэлхийнүүд.
Тий. Тод багцсан аюултай ш. Тий. Хачин гой үзлээ. Манад Frog гэдэг нэг ном байдаг. Одоо манай хүмүүс аль хүмүүс мэлхийг муухай гэж боддог шүү дээ. Манай хүмүүс бол мэлхий хөөргөл гэдэг. За тэн дээр чи нөгөө яста бүр үнэхээр байгаль ийм гоё өнгийг бүтээд юм уу гэмээр тэр гоё мэлхийнүүд тэн дээр байж. Тий. Монголчууд минь бас нэг юм хэлэхэд та бүхэн Өмнөд Америкаар явлаа гэж бодъё, Төв Америкаар ч юм уу. Тэгэх юм бол үнэхээр хачин гоё мэлхий харагдах юм бол тэрнээс л холгоор. Гоё өнгөтэй байх тусмаа хамгийн хортой. Могоо хажууд нь Мики Маус ш. Мики Маус тий. За тэгээд одоо жижигхэн хэрнээ бүр үлэм хэмжээний аюул учруулж чаддаг шавж. Маш олон зүйлийн шавж энд байгаа гэдэг тий. Тэгэхээр ийм их янз бүрийн томоос ахуулаад авраг анакондоноос ахуулаад жижигхэн шавжин хүртэл энэ одоо ширэнгойг хамгаалдаг хамгаалалт. Тийм байна. Дархлаа нэж шүү дээ тий. За дараагийн 3 дахь одоо бас нэлээд чухал шалтгаан бол угаасаа энд байгаа уг аймагуд одоо гадны соёлын нөлөөллөөс өөрсдийгөө хамгаалаад ер нь зайлсхийг байждаг. За бид мэдэн тийм ээ манай бидний мэдгүй дэлхий дээр маш олон дэлхий дээр болж исэн өрнөсөн аимшигын янз бүрийн түүхнүүдийг бид нэр ярьжсэн. Тэн дотор Испанчууд өмнөд Америк ТV-г яаж одоо тий хүмүүсийн хомоглон устгаж харгисалж одоо газар нутгийн дээрэмдсэн гэдгийг бид нар түүхийг зөндөө ярьсан тий. Тэгэхээр ер нь бол гадныхан хүрээл ирэх юм бол газар нутгийн булаан тий байгалийн сүйтгдэг боолчилдог. За тэгээ янз бүрийн өвчин тэгээд ирдэг гэдэг ийм олон янзын түүхийг тэд нар даваад үтцсэн учраас ер нь л гадны ойртод ирэх юм бол цаашаа väйл гэдэг нэг дархлаатай байгаад юм байна. Ийм том гурван шалтгаанаас эднэр маань ингээд тэнд ингээд нэг блоклогдсон орчин үүсгээд байгаад тийм байна тий. За тэгэхээр Амазоны гайхамшигт амьд байгалийн талаар яриад үлээ. Амазоны ширэнгой байна. Дэлхийн хамгийн баялаг биологийн олон янз байдлыг агуулдаг бүс нутаг. Энд дэлхий дээр хэдэн сая зүйлийн шавж байгааг мэдэхгүй. Зүгээр мэдэгдээд байгаа сая орчим. Гэтэ цаана таамаглаад байгаа нь 5 сая гэдэг. 5 сая зүйлийн шавж байгаа ш. Манайхан зүйл гэдэг нь юу гэсэн үг гэхээр ямар нэг ингээд амьтны хамгийн сүүлчийн одоо юу гэсэн үг юм. Цаашаа нэг хувирахгүй юм. Одоо ухаан нохоо гэд тэр бол зүйл. Чон гэхэр зүйл, үнэг бол зүйл, хүн бол зүйл. Горил бол зүйл. Тэгэхээр ялаа бол нэг зүйл шавжнаас тий эрвэхэ нэг зүйл тэрэн дотор ингээд ялаан дотор маш олон зүйл байгаас тий. Тэгэхээр эн чинь бүр 2.5 сая зүйлийн шавж байгаа гэдэг. Зөвхөн Амазонд тал нь дэлхий дээр байгаа бүх зүйлийн шавжны тал нь Амазонд байгаа гэж таамагладаг. За ургамлын 40,000 гаруй төрөл зүйл байна. Зүгээр загас гэхэд 2200 төрлийн загас байдаг гэдэг байгаа шүү дээ. Үнэхээр баялаг юм а тий. 2200 орчим төрөл зүйлийн. Бид нар өөрсдөө хэдийг мэдвүлээ. За хоёулаа зүгээр мэддгээ нэрлэх гэж хичээ. Тул, сурхай, зэвд, хадран юу лээ. За болоо цагаан, акул. За тий, загас. За тэд нар чинь загас биш. Халим би ордгүй хөхтэй юм тийм чинь. Тийм бахан тий. Гэх мэтэр ингээд за өөр юу гэдэг тий. Ингээд зогсчод байгаа бид нар тий хайруусан тэр гээд. Тэгэхэд энд 2200 төрөл зүйлийн загас байна гэдэг. Шов Монгол улсын нийт шууд 400 гэж би сонсч байсан. Тий 500 тухайн хүрэх гээд байгаа. 484 ч гэдэг. Тэгэхэд зөвхөн Амазонд 1294 төрөл зүйлийн шов байдаг. Хамгийн нөгөө гой үзэсгэлэнтэй татдаг гэдэг тий. Хөхтэй амьтан гэхэд 427 төрөл зүйлийн хөхтэй амьтан байдаг. Тэгээд бас төдий тооны одоо хоёр нутагт хэвлэр явагчд амьдардаг гэдэг. Энэ зүгээр гөрүүлтэй. Мэдээж энд хэдэн мянган эндемик буюу зөвхөн эндемик гэдэг нөгөө зөвхөн тухайн бүсд нутагт байдаг амьтан ургамлыг хэлж байгаа. Тэгэхээр энд бол хэдэн мянган төрөл зүйлийн эндемик одоо амьтан ургамал байгаа мэдээж. Гэтэ яг нарийн тоон байхгүй. Яагаад гэвэл мэдхгүй. Өдөрт 100-аар шинэ ургамал болон амьтан бүртгэж идэг болохоор нэгдэх боломжтой байгаа шүү дээ. Эрдэмт Амазоны ширэнгой нэгдэг олон сая зүйлийн ургамал шавж микроорганизм байгаа гэж угаасаа мэдж байгаа. Тэгээд яг эндемик төрөл зүйлийн тоог нь яг хэд гэдгийг үнэхээр хэлж чадахгүй байгаа нь ийм учиртай. За эндээс хэдүүлээ хамгийн сонирхолтой амьтдаас нь дуурдъя тий. За маа цаамаас хэлсэн ягуар гэдэг. Энэ ягуар гэдэг нь нутгийн хэлээрээ ганц хараалтаар дайснаа хөнөөгч гэдэг утгатай. Нэг хараасан бол дуусаа юу? Ганц хараалтаар дайснаа хөнөөгч. Ялангуяа та бүхэн мэдж байгаа бол энэ матрийг өстой сайхан ангуучилдаг. Ус руу шумбаж ороод гарч ирэхдээ матрийг зууцсан гарч ирдэ шүү дээ. Ой модны сүүдрээс үл мэдэгдэх тийм чимээгүй ангууч энэ бол. Энэ бол дэлхийн 3 дахь одоо мийн
хамгийн том нь одоо жишээ Сибирийн бар тэгээд Арслан гэж явдаг бол те 3 дахь том нь Ягуар. Үнэхээр тэр хүч чадал хурдан хөдөлгөөнөөр алдартай. Мөн гоо үзэсгэлэнгээр алдартай. Тийм те. За мэдээч энэ Амазоны ширэнгөөд тэр өнгөлөг хорт мэлхийд байгаа. Жижигхэн тэр өчүүгэн жижиг харагдана. Гэтэ маш гоё өнгөт шар улаан хөх. Тэгэхээр тэр бол маш хортой гэсэн үг шүү маа. Зүгээр ганц тусал зүгээр хорно. Нэгэн тусал бидний нулимс шиг нэг тусал хор энд 100 хүнийгч хороож чадна. Тийм хортой. Тэгэхээр одоо чинь Амазоны ширэнгэд амьдардаг одоо энэ мэлхий нэг филамбрицин гэдэг юм агуулдаг юм байна л да. Алтан хорт мэлхий гэдэг. Тэгэхээр энэ бол дэлхийн чинь хамгийн хортой амьд. Үгүй тэр. Могоо хажууд нь зөвхөн Мики Маус гэдэг шүү дээ. За, анаконда навраг могоо. Энэ бол тий хоргоо могоо. Гэхдээ зүгээр залгидаг могоо. Ямар нэг ингээд нөгөө хормор цацхгүй шүү дээ энэ чинь. Ээж бүхлээр нь хүрм хүрцэлгсэн мэдгүй бүр тий. Зүгээр залгич чинь. Энэ чинь 10 м хүртэл нөгөө юу вэ? Урт болно. 200 300 кг амгарна. Нөгөө тэр чинь ингээд нөгөө маш сайхан ороож байгаа л тэгэл нухслаад алчих шүү дээ. Эсвэл амьсгалын байгаа л. Зугуун чангалал тий. Чангалал. Тэгэл амьсгал гарахгүй болол тэгээд өглөө за тэгэл толгоос нэглэл залгиж эхлэх шүү дээ. За урамлаас гэвэл одоо бид бүхэн тэг хамгийн том навчтай урамлыг Амазонд байдаг мэднэ. Тэр бол Виктория гэдэг сайхан цэцэг байдаг ер нь сарын цэцэг. Баг ухад л энийг ярьдаг гэсэн дөө багш нар те ер нь номон дээр ч байдаг гэсэн. Одоо чинь за нэг 10-аад насны хүүхэд бол тэнд бол зүгээр дээр нь гарахад бол тэр навчин дээр нь штэ. Тэр цэцгэн дээр ингээд суугаад тэгээд Амазоны ихээс нь төгсгөл хүртэл далай хүртэл явж болно. Яг л энэ 3 м том юм чинь. Үгүй тэр 3 гэдэг ч одоо юу гэсэн үг те. 40 кг хүртэлх жинтэй одоо хүнийг ба шуудаа. Шулмын мод гэж байд юм байна. Энэ модны цэцэг нөөрөө сэтгэл зүйд их нөлөөлөх хүчтэй тийм бай заавал юм байна. Тэгээд уугуул хэрэгэд одоо энэ ч нөгөө бөөгийн зам үл их байгаа шүү дээ. Тэрэндээ хэрэгэлдэв юм байна. Манад дали ягаан шиг юм байна те. Тийм л юм байна л да тийм байна. За базилик гэдэг гүрүүл байдаг. Есүсийн гүрүүл гэж нэрлэдэг гэсэн нь. Энэ мөлхөгч амтан усны гадаргууд нэг хурдан гүйж чаддаг гэдэг үлээ. Нэг ингээд тийм майжгнал тий. Нэг хурдан гүйдэг. Тийм хүлэн гэхгүй тий. Тэгэхээр усны мандал дээр та бүхэн гэр туршиж исэн бол зүг ингээд яг тогтоож болдог шүү дээ. Тийм үү? Тий. Гэхдээ маш хөвтөх амар урахгүй шаардтай. Яг тэгэхээр бид нар ус гэж хараад болж шүү дээ. Яг дээр нэмхэн тийм бүрхүүлээд одоо хайлсан маягийн гэсэн. Тэрэн дээр элдв юмыг тогтоож болдог байхгүй. Яг тэрэн дээр нь гүгээд байгаа юм. Тийм юм тий. Энэ их жижигхэн лантан байдаг бах та одоо бодлоо тий. Тэгээд яг живчихгүй ингээд так гэдэг яг тэрийг л ашиглаад ингээд хараад яваад байхгүй. Бас шүний махчин могоо гэж байдаг. Амазоны хамгийн аюултай тийм хортой могоо тэнийг шүний цагаар хийдэг. За эндемик төр зүйл гэж байгаас. Амазоны Розетта могоо гэдэг. Зөвхөн Амазоны ширэнгэл таарладаг одоо тэр модонд амьдардаг гол нь өнгөө хуургаж чаддаг. Хамелеон шиг гоё гоц. Ногоо мөртлөө ингээд өнгөө хуургаад явааддаг. Тэ ингээд яг нэг ногоо навчнаж ногоонт болж панкл идж явах улаан болдог ч юм уу тий. Бүр энэ рүү аялал гаргамаар санагдчихлаа. Тий. А тийм Амазоны дэлфин гэдэг тийм би энэ бичлэгүүдийг зөндөө үзчихсэн болохоор энэ амьтанд их хайртай. Дэлфин ч одоо цэнгэг усных гэж байна, далайх гэж байна тий. Хамгийн ухаантай амьтан шүү дээ энэ чинь. Хүний дараа орох баг. Хамгийн олон хэлээр ярьдаг гэж батлагдсан. Тийм үү? Тий. Хамгийн олон авиагаар. Тийм үү. Тэгээд нэмэх 18 үйлс хийхдээ таашаал авдаг 2 3 амьтны нэг штэ. Кветер. Тий. За. Энэ Амазонд байдаг нь болохоор ягаан өнгөтэй. Бүр маш ухаалаг энэ бол. Тэгээд энэ тентхийн энэ усан парк үздэг тоглолт юм да. Ярны энэ амьтныг. Ягаан тэгснээ дэлфин гэхэр ч одоо үнэн хөөрхөн санагдчих. Тэгээ маш ухаантай. Ер нь дэлфин их гоё штэ. Заримдаа ингээд нөгөө далаад ч юм ингээд ийм том газар ингээд усанд орж ийн гэж бодъё л да. Нэг хүн тэнгууд гівэд ингээд дэлфинүүд маш ихээр ингээд хүрээд ирвэл ямар учиртай гэхээр тэнд авраг загч юм ойртчихсэн гэсэн үг. Тэр хүний хамгаалдаг байхгүй. Тэгж их ухаантай юм даа. За бас нэг гуарана гэдэг ургамал байд. Кофений өндөр агуулмжтай энэ ургамал нь нутгийн иргэдийн эртнээс хэрэгж ирсэн тийм сэргээш байна. Энэ сэргээшийг бас манайхан бас ойлгоорой. Коко гэж чинь ургамал байдیں۔ Одоо чинь Боливид ч юм уу те энэ чинь өөрөө Амазоны ширэнгч гэсэн бас жоохон баруун жишээ явахад нэг өндөрлөг газрууд ихтэй штэ.
тэнд болохоор өндрийн өвчин гэж их юм байдаг. Тэгээд өндрийн өвчин ч хүний сэтгэл готрол давчирна. Тэр коко гэдэг урамд чинь хүмүүс зажлаад тэгээд жоохон сэрэгдэг. Тэгжиж нөгөө тэр нөгөө сэтгэл готрлаас давдаг аахгүй. За тэгэхэд эдгээр амьтан урамлан зөвхөн энэ бүс нутагт амьдардаг төдийгүй энэ ширэнгийн хамгаалт болдог байх нэ. За энэ найз хүрм амьтдаас тэр хортой мэлхийг Амазоны уугуул иргэд гэтээ амьдрал ахуйд их гоё хэргэлд. За тэр нуруунд дээр нь тэр нэг хорн ингээд байждаг. Тэнгүү тэр мэлхийг өөрийгөө хордуулахгүй яаж бариад авчих шүү дээ. Тэнгүү тэр нэг сумны зэв байгаа шүү дээ. Ном сумны зэвийг ингээд эргүүлчихдэг байхгүй нуруунд дээр нь эргүүлчихдэг. Тэгээд харваад ямар нэг эднэр чинь сармагч эднэр эдэн янз бүрийн хөхтэй амьд эдэн тий. Тэгээд харлаа тэр сум нь тэр амьтныг алаагүй байсан ч гэсэн нэгэнт л онсон л бол тэр нь зүгээр ингээд шууд цуснд нь нэвчээд доороо өгнө. Маш хорт. Дэлхийн хамгийн хортой гэдэг байгаа шүү дээ эднэр нь. Тэгтэл ийм аимшигын гүн шигүү ийм аюултай энэ орчинд нэг хүү төөрөөд бяцхан хүү төөрөөд амьд гарсан нэг сонирхолтой чивэд. Оо ямар гоё. Тэр бол бяцхан хүү. Гэхдээ ярьж бол чадна. Ингээд надад одоо инглээ би тийм хүсэж ийн гэдгийг нэг ярьчих. Нэг 6 7 настай 5 6 настай хүүхдүүд тэр нь тохиолдсон юм. Энэ яасан гэхээр 98 онд тахгүй. Одоос энэ ч хэд 18 жил юм. За Джон Карлс гэдэг тэр хүүг тэгсэн Амазоны ширэнгөө онцоход гэр бүлийнхэнтэй аялж явж исэн ба. Тэгсэн гинт төөрчгүй эцгийн нөгөө анхаарал халамж нөгөө дутуугаас болоод тэгсэн чи эцгийнх нь түүнийг алга болчоод шууд ингээл дор нь хайштай тий. Яач вэ ийч вэ гэд тэгсэн чи олдгүй. Нэг өдөр хайлаа, хоёр өдөр хайлаа хэдэн бүр сар хайлаа олдгүй. Ингээд хүн болгон л за энэ хүүг мэдээж хэрэгтэй энэ ширэнгэн он энэ нолон аюултай тий амтэн урамлан хүртэл аюултай шүү дээ зарим. Ингээд байхгүй очлаа л гэж утсан юм. Тэгэндээ тий. Тэгсэн чинь яг 30 хоногийн дараа, яг сарын дараа Жон Карлос ойн дундаас гараад иртээ. Яа наацтай юм бэ тий. Тэр аимшигтай ширэнгөө ойн дундаас. Тэгсэн чинь түүнийг нөгөө бидний түрүүн өгүүлээдсэн нөгөө зэрлэг гэж хэлэм муухай шүү. Энэ чинь зэрлэг биш. Энэ чинь тэдний соёл иргэншил. Нөгөө хүмүүс зэрлэг гэж хэлдэг. Энэ нөгөө соёл иргэншлийн хүмүүс тэр хүүг өсгөж исэн ба. Авраад тэгээд авчирч гисэн. Яасан гэхээр нөгөө хүүг төөрцөн явж хахад нь тэр нөгөө омгийн хүмүүс нь олоод тэгээ хүүг өдөр болгон тэр нэг одоо тий жимэс ногоогоор ингээд хооллоод навчин дээр туссан шүүдрийг одоо уулгаад ч юм ингээд ямар ч 30 хоног энэ амийн аварсан баг. Гэхдээ энэ хүү өөрөө ярьж чаддаг гэж хэлсэн шүү дээ. Тэгвэл яаж яваад гол нь тэднэр дээр очиж шүү гэдэг ярьсан баг. Ямар ч байсан тэр хүүг яриагаар замдаа тэр аврах могот анаконттэй таарлсан гэж. Тэгээд сармагчингуудаас сармагчин бас байсан ба. Энэ тийм чи бөө сармагчин шүү дээ. Хоолны байршлыг олж сурсан гэж. Сармагчингууд нь зааж өгсөн гэж. Тэр хүүг энэ жимсийг ингээд дата гэдэг ингээд ямарчсан тий. Тэгээд ямарчсан тэр омгийнхан шууд олоогүй. Нэг хэд өдөр болсон юм шиг байна шүү дээ. Тэгтээ ингээд ямарчсан тэгээд айгаад хичнээн эмээгэж гисэн нэг амьд үлдсэн ба. Тэгсэн нэг бүр том шувуу түүнийг тэр нэг одоо нэг могооч юм ингээд тий ингээд довтлох жоохт нь хамгаалсан гэдэг байгаа байхгүй. Ямар гоё юм бэ тий. Кино энэ бүр кино юм. Кино цаашаа бүр тий. Тэгсэн чи эрдэмтэд яг тэр хүүгийн одоо мөрөөр нь яваад нэр үнэхээр тэгсэн байж болох юм байна гэдгийг судлаад тэгээд тэр махчин шувуу нөө амийн хам авардаг тэр махчин шувуу ямар шувуу юм бол гэсэн чи харпи гэдэг. Тийм бүргэдсэн баг. Энэ бол Амазоны хамгийн том махчин шувуу ер нь. Тэгээ ховорхон тохиолдол үнэхээр энэ ховор тохиолдол энэ түүх бол тийм. Зүгээр үхлээс гараад ирсэн юм шиг. Тэгэхээр Жон Карсын түүх бол энэ ширэнгэн аимшигын нэгдүгürt мэдрүүлж бас гайхамшиг мөн амьд үлдэх тэр хүчийг нь харуулж. Мөтгөн кино гарах байхаа. Тий. Одоо энэ 18 жилийн өмнө тий 10 ч хүрээгүй хүүхэд байсан. Одоо энэ 20-30 40 залуу одоо Амазоны ширэнгийн байгаль хамгаалагч болсон. Оо ямар гоё юм бэ тий. Гоё яагаад. За хоёлаа хамт ажиллаад танилцуулаад үргэлжлүүлье. За join me-гэр сонсох юу тань join me зинг миний захирлаа. За манай join me зинг минь сонир сайхан гэвэл энэ нөгөө тэнгисийн ирэг дээрх 2 4 7 гэд нэвтрүүлэг. За 2 Central TV-г тий. Тий Central TV. Маа Central ч бас шоу хийвэл гоё хийсэн шиг хийчих юм аа. За түрүү жилийнх дээр бас энэ нөгөө
манад хадалт өгч ийсэн. Тэгсэн чи энэ жил бас асуугаад байна хүмүүс. Тий. Яг ингээл энэ нэвтрүүлэг явагдал ирсэн чинь зураглал нь ч юун ч амар тансаглаг мэрэгжлийн баг очсон байдгийн те. Үнэхээр хүмүүс тэр Индонез гэдэг газрыг үзхийг хүсээд байна. Тэгээ штэ. За тэгээ манай дээр болохоор тэр чиглэлийн аяллуудаас Балиг аялал. Индонезийн хамгийн гоё аялал. Аялал жуулчлал маш гоё хөгжсөн Балиг аялмаа тэр. Хамгийн үзэсгэлэнтэй. Хамгийн үзэсгэлэнтэй. Жилд 20 сая жуулчин энэ арлыг зорж очдог. Жижигхэн арал. Тий. Жижигхэн арал. Тэгэд одоо энэ аялал жуулчлал яаж хөгжсөн бэ гэдгийг нь яаж харагддаг вэхээр нэг хөөрхөн жижигхэн зөөгчгүй хүрээд ирэхэд л тэр хүн дөрөв хэлээр яриад байдаг. Тийм үү? Ерөөсөө тийм одоо ерөөсөө л хүүхдийг төрөхт нь ингээл за чи бол ингээ аялал жуулчлалын салбарт ажиллана. Гадаадын жуулчдад ингээд чи тэхийн тулд ингэнэ гэд хүүхдүүд ингээ багаас нь бэлтчихдэг. Тэгээд дээр нэмээ эднэр чинь нөгөө хиндүү шашинтай болохоор маш тийм одоо эвтэй найртай гэх юм уу юм одоо зочломтгой тийм юм бүр ингээд шашнаасаа зан заншлаас ингээд шингэсэн битг. Тэгээ маш юм сүнслэг одоо спиричуал гэдэг шүү дээ. Нэг тийм гоё сүнслэг оршихуйтай юм гоё газар байгаа. Тэгээд энэ Балиг аялал маань одоо манай дээр орж ирсэн захиалга нэг 2 хүн байсан ч гаргадгаар алтартай. Дээр нэмээд манай Балигийн хүтчнэр бол үнэхээр одоо манай урдаа барьдаг хүтчнэр байдаг. Манай Балиг аялалд явсан хүмүүс аял гэдэг чи юм бид юм байж тээ гээл орж ирдэг те. За тэгээд ингээд дэлгэрүүлээд харах юм бол энд ч одоо галт уултаа үзэж байгаа юм те. Усан парк орж байгаа юм. За тэр нөгөө нутгийн уугуул иргэдийн тоглолт, бүжиг, далайн эрэг тэгээд ингээл бүх юм байгаа. Тэгээ сайхан чөлөөт өдрүүдтэй энэ чөлөөт өдөр чинь сайхан тэр далайн тэр сайхан цэнхэр тий. Усанд дураар жаргана гэсэн үг. Дураараа жаргахаар ийм гоё аяллаа. Тэгээ энэ аялал маань нислэг нь орохгүйгээр 2,950 байдаг. Хүмүүс нөгөө өөрсдийнхоороо нислэгээ аваад явж болно. Яг хөө биднэрт хүсэл тавьад биднэрээр бас нислэгээ нөгөө мөнгө төлөөд гайгүй юм шүү дээ. Тий. Нислэгээ биднэрээр бас захиалуулж бол тэгэн дээрээ мөнгөө нэмж төлөөд за зөвхөн нислэгээ бид нар өөрсдөө авчиа 2,950-аар танахаар аяллаа авчиа гэхэлэр манай нөгөө 30 сарын хугацаатай зээл байгаа шүү дээ. Тэрүүгээр авах сарын 130 мянга л төлнө гэсэн үг шүү дээ. Ясын нийт. Тэгээ тийм учраас за та нар маань энэ манай тэнгисийн иргэд дээрх залуучууд маань тэнд одоо хаана очиод юу мэдрээд те ямар гоё тансаглал дотор байгаа вэ гэдгийг манай Бали аяллыг аваад мэдэрч болно шүү гэж хэлсэн биеэр те. Тий. За үнэхээр Индонез бол бас үзэсгэлэнтэй бас нууцлах газар шүү дээ. Бас л энэ Амазоны ширэнгой гэдэг шиг тэр бүс нутаг чинь бас битүү ширэнгой үзэсгэлэнтэй далай эрэг те. Тэгээ хамгийн гоё нөгөө эртний тэр энтхийн зөрөгт далаачд бас аялагчд энэ тэнд очиж сууршихтаа өөрсдөө тэр соёлыг түгээсэн байдаг нь харагддаг те. Ямар гоё тэр бор бодуурын чинь те. За тийм гоё газар байна. За Амазоноо үргэлжлүүлээ явлаа. За энэ манай сайн нөгөө Жон Карлос гээд сайхан жоохон бахтай төрөөд одоо хамгийн гол нь нөгөө ширэнгэн ой байгаль хамгаалалт амьдралаа зориулсан гэж. Энийг сонсоод үнэхээр сэтгэл хөдлөж байна. Кино хэмээр санагдаж байна гэдэг. За тэгээд үргэлжлүүлээ ярихад мэдээж нөгөө энэ Амазоны ширэнгэн ой болвол маш олон эрдэмтдийг татдаг байна. Яг тэгвэл тэнд очиод нэг жоохон тууштай байх юм бол шин зүйл нээх багтлал асар их байгаа шүү дээ. Эрдэмтдийн мөрөөдөл шүү дээ шин зүйл нэ. Зэс нөгөө нээсэн зүйл дээрээ нэрээ өгнө. Өвгийнхаа нэрийг өгнө, аавынхаа нэрийг өгнө, гоё үсттэй. Багшийнхаа нэрийг өгнө. Одоо чинь Леонардо Ди Каприо гэдэг тийм одоо зүйлийн шавж байна. Тийм зүйлийг хөхтэй амьд юу хөхтэй амьд ихэх нь бас нэгдсэн юм. Тийм зүйлийн 2 нутагтан байгаа. Гүрэл байгаа, могоо байгаа. Яг л эрдэмтэд нэг өөрсдийнх нь дуртай тэр жүжиг мөс нэр нэрлэлдэг байхгүй. Нэрлдэг тий. Сая нэг 4-5 жилийн өмнө манай Мобис шүү дээ. Мобисийн ургамал судлаач миний найз Гүндэгэ гэдэг найз маань шинэ нөгөө нэг Япон холцсон цэцэгний нэг юм зүйлийг Монголоос нээгээд тэгээд аавынхаа нэрээр нээсэж манжилгээ нэрсэж гоё ягаад гоё өстой. Тэгэхээр мэдээж эрдэмтэд болон аялагчид адал явдал хайгчид Амазоныг бол мэдээж татах нь үнэн. Түүнчлэн мэдээж нөгөө уран зохиол, кино урлаг, баримтат бүтээлийн бүтээгчид, контент бүтээгчид ийшээ бол сорон цэмэд татдах нь үнэн багхгүй. Тийм учраас маш олон бидний бүр одоо бишрэн шүтдэг гэж хэлж болохоор маш олон гоё бүтээлүүд одоо энэчнээс одоо санаа өгсөн, инспирэшн авсан гэдэг одоо яах нь. За нэгдүгээрх нь Аватар. Яг үнэн гоё тий. Джеймс Камерон алдарч Джеймс Камероны бүтээл болгон бол хүн болгонд одоо нэг зүйл мессеж өгч чаддаг. За одоо Джеймс Камероны тэр кинон дээр оруулсан деталууд, байгальтай харьцаж байгаа байгалыг
хамгаалж байгаа, хайрлаж байгаа энэ бүх юм бол Амазоны уугуул иргэдэд амьдралаа сэтүүлсэн. Тэнцэнэ санаагаа авсан гэж ярьдаг те. За тэгээд энэ кино бүтээгдээд хамгийн гоё нь юу болсон бэ гэхнээ байгальтайгаа зохицон амьдрах. Байгалыг нурааж биш зохицож амьдарч болдог шүү гэдэг одоо мессежийг өгсөн те. За тэгээд гадныхны төрмгийл дөртөж буй уугуул иргэдийн тэмцлийг харуулсан. Тэгээд хамгийн гоё одоо нөлөө нь юу вэ гэхэлэр энэ киноны одоо дараа ой хамгаалах тэмцэл улам эрчимдсэн. Гоё эффект байгаа зү тэ. За хоёр дахь нь болохоор нөгөө Planet Earth-ийн BBC-ийн. Манай BBC бол үнэхээр бас супер шт байгаль хамгаалалт тал дээр хамгийн гоё баримтат кинонуудыг хийдэг. За Planet Earth-ийн нэг цуврал нь болохоор яг энэ одоо энэ Amazon-ы сэдвээр гарсан. За энэ Amazon-ы ширэнгийн ойн уналт, хууль бус мод бэлтгэл, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг олон нийтэд дэлгэрэнгүй одоо хүргэж чадсан. Тэгээ энэ нь өөр бас нөгөө байгаль хамгааллын олон хөдөлгөөнд бүр ингээд дэм болсон юм гоё цуврал байдаг бах нэ. За дараагийнх нь миний бүр хамгийн дуртай кино шүү дээ. Апокалипто. Яг ч би энэ киног маш олон удаа үзсэн байдаг. Үзэх тоолондоо бүр ингээд нэг зүрх маань бүр ингээд цээжинтэй багтахгүй амар болдог ийм кино л доо. Мел Гибсон өөрөө найруулад өөрөө яасан ч үлээ те. Ийм найруулдаг кино байгаа. За энэ киног үзсэн хүмүүс энэчнээс ямар гол мессежийг авсан бэ гэхээр Amazon бүс нутгийн уугуул иргэдийн одоо байгалийн зам ёсод суурьс амьдралын хэм маяг. Тэ. Тэгээд гадны төрөмгөллөөс хамгаалах тэмцлийг онцлог харуулсан гэж. Тэгэхээр энэ киног үзсэн хүн бол ирэхгүй энэ нөгөө Өмнөд Америкчуудын уугуул иргэдийн Амазончуудын уугуул иргэдийн байгальтайгаа зохицон амьдарч байгаа энэ амьдралын хэм маягийг бишрэн сүтгэхээс өөр аргагүй л гэдэг. Үнэн гоё кино шүү. За тэгээд энэ бүх кинонууд бол биологийн нэг төрөл зүйл уугуул иргэд экосистем үн цэнийг одоо ухамсарлах болсон одоо болоход нь нөлөөлсөн юм кинонууд ах нэ. За тэгээд үргэлжлүүлээд ярихад бол Amazon одоо түрүүн зандаа хэлсэн шүү дээ. Бид нэр ингээд нэвтрүүлэг хийснээс хойш тэдэн одоо талбайтай оймод ингээд байхгүй болчихлоо шүү дээ. Тий одоо 1000 хөлбөмбөгийн талбайтай тэнцгээр хэмжээнийх устдад өгүүлчихлээ. Яасан муухай юм бэ те. За тэгээд энэ ой маань нэлээ одоо хурдцтай ингээд ийм муухай одоо маш муухай үрдүн одоо сүүл үед хүн төрлөختөн мань харуулдаг байгаа юм байна л да. Сүүлийн 50 жилийн дотор энэ гоё Amazon гэдэг энэ ногоон цэцэрлэгийн 17% нэг мөсөн одоо сэрхгүйгээр байхгүй болсон. Өсөх баг 5 мод тутмын нэг гэсэн үг шүү дээ. 5 мод тутмын нэг нь байхгүй болгочихжээ. Түрүү зандаа хэлсэн шүү дээ. Энэ бол зөвхөн Өмнөд Америкчуудын асуудал биш шүү. Хүн төрлөختний асуудал гэдэг. За тэгээд яг энэ хурдаа бариад байх юм бол 2050 он гэхэд ер нь 50% байхгүй болно. Бид нар нөгөө амьсгалаад байгаа амьсгалыг чинь бүтээдэг одоо гол бүтээгч 50% алдна гэхэлэр бид нар өөрсдөө юугаар амьсгалах юм те. Тэгээ ямар юу ийд энэ сайхан ойг маань ингэж шатагаад байхгүй болгоод устгаад идэм бэ гэсэн чинь мэдээж хөдөө аж ахуй гэж байгаа. За нөгөө соёолчдыг ургуулах, хууль бос мол битгэл, уул уурхай, авто замын шүлжээ энэ төр гэд байгаа даа. Хоёр дахь нь болохоор галт төмөр. Өнгөрсөн жил шатаад илүү юм чи яалаа. Тий. Ойрхон шатсан шүү дээ. Угаасаа ингэж огтлоо дээр шатаал шүү дээ. Улам л хурдтай бол. Яг л энэ дэлхийн дулаарлагчнээс хүсгэр зүйл биш. Дулаараад байна, хуурашаад байна. Тий. Хуурашаад одоо нэг хариуцлагагүй нөхөр тэнд нэг ундааны шил аваачаал хаяхад нарант дуусаа тий. Тэгэхээр галт төмөр хуурашилт бол хамгийн том шалтгаануудын нэг болдог. Нэмэх нь хууль бус олборлолт гинэ. Алтын жолборлохгүй бол нөгөө модын жолборлохгүй бол муха төслүүд ингэ явдаг гэж. Харин за бидний мэдгүй дэлхийн нэвтрүүлгийн бас нэг хамтран ажиллагч бол өдөр бүр шинээрээ түлээжүүр тий. Түлээжүүр хийхгүй шүү дээ. Ярьсан чинь шууд шүүс гойж байна. Багэл гэдэг юм уу? Багэл гэдэг юм уу? Багэл гэдэг багт тий. За багэл тий. Одоо цагаан будааны шинэхэн талхнууд одоо өдөр бүр шинээр гардаг байгаа. Ийм нэг basic rice bagel гэдэг ийм хөвсгөр зажлууртай будааны гурилаар хийсэн илүү эрүүл илүү чиглэг тийм bagel байгаа. Нэр шүүс гойж. Идмэр санагдаад. Sesam гэдэг. Rice bagel гэдэг хөвсгөр зажлууртай чиглэг будааны гурилаар хийж гүнждийн үрээр амталсан илүү эрүүл амтад bagel. За olive rice bagel хөвсгөр зажлууртай чиглэг будааны гурилаар хийж оливоор амталсан ийм амтад bagel байна. За salted butter pan bread гэнэ.
будааны гурилын 3 хэсэгт нь давстай цэцгийн тосыг шингээгээд тэгээд амтлаад тэгээд шаржигнур бүтцтэй болгосон тийм сайхан амт талах байна. За төлөж үр. За яг шууд ормоор сагчлаа. Хүүхдүүдийн төрс өдрөөр би бүр яг л төлөж угаас л авдаг. Тэр гоё шүү. За баярлаа. Төлөж үрийн хамт олонд. Баярлаа. За Амазоны ширэнгөө хэрэг бүрэн устгах юм бол ер нь дэлхийд юу тохиолдох вэ? Тэгээд сүүрэн л дээ. Амазон бол дэлхийн хамгийн том нүүрс төрөх шингээгч тийм экосистем түүнийг хэрэг устгах юм бол дэлхийн уур амьсгал, байгаль орчин, хүн төрөлхтний ирээдүй ер нь байхгүй болно гэдээ ойлгочих болно. Амазон жилийн турш 2.2 тэрбум тонн нүүрс төрөх шингээдэг ба. Хэрвээ энэ ой устгах юм бол ингээд дэлхийд дахинд дундаж температур бүр маш огцом нэмэгдэнэ. Ингээд цаг аарын гамшигуд нэг сардаа нэг жилдээ нэг өдөр болгоно нэг гамшигт үзэгдэл бий болно. Биологийн төрөл зүйлүүд тэр чигээр устгах аюулд тулгарна. Яг л Амазоны ширэнгөөд дэлхийн нийт хөгтөн амьтдын 10% нэтг. Дэлхийн нийт шувуудын төрөл зүйлийн 15% нэтг. Дэлхийн нийт загасны төрөл зүйлийн 20% нэтг. Ингээд нийт 3 сая гаруй зүйлийн ямар нэгэн ингээд зүйлийн амьтан ургамал байдаг. Ой сүдлийн эдгээр төр зүйлийг тэр чигээр нь устгана. За Амазоны ширэнгөө устж үгүй бол дэлхийн хүчил төрөгчийн түвшин их хэмжээгээр морно. Яг л дэлхийн нийт хүчил төрөгч 20% нь өвлөрлөдөг. Тиймээс түүний устгал нь агаарын бохирлыг нэмэгдүүлнэ. Ер нь хүн төрөлхтний амьдралд маш сөрөөр нөлөөж бид нэр хүн төрөлхтөн өөр амьд байх уугүй дээр тулах юм. За тэгэхэд хуурай шилд гангачиг хөрсний дороотл гэд маш олон зүйл араараас ундрах болно. Яг л Амазоны энэ дэлхийн хэмжээний янз бүрийн бүс нутгийн болно тий. Энэ чинь хурд хүнсний хуваарлтанд хамгийн гол үүрэг гүйцэтгэж байгаа. Хэрвээ энэ ой мод устгах юм бол тэр бүх бүс нутгууд хувирах болно. Дандаа муу зүг рүүгээ хувирах болно. Манай одоо тий хуурай бол илүү хуурай бол манайх. Одоо манай цөлжилтийг бас түлхэж өгөх нь шүү дээ бүр тий. Тэгэхээр зөвхөн Амазоныг гэлтгүү дэлхийд даяарх тэр ургамал амьтны тэр нөгөө мөхөл ирэх. За мэдээж тэгээд Амазонд байгаа энэ олон тусгаарлагдсан овг аймагуд ч гэсэн тий ингээд энэ соёлын өв бүгд тусна. Амазоны ширэнгөөг хамгаалахын төлөө тэмцэж амьдралаа зориулсан олон хүн байдаг. Тэдний нэгийг одоо яг нэг Патрик одоо дуртай. Чико Менц гэдэг нэг хүн байна. Чико Менц болохоор Бразилийн байгаль хамгаалагч, ой модны одоо ажилтан, нийгмийн зүтгэлтэн хүн байсан. Амазоны хууль бус мод бэлтгэл, уул уурхайн тэр бохир бизнес, ой сүтгэлийн эсрэг нас ингээд тэр амьдралаа зориулахаар шийдсэн. Маш тууштай тэмцэж эхэлсэн ба. Тэгээд өөрөө тэр нутгийн тэр уугуул иргэдийг өөртөө нэгтгээд мөн тэр каучук гэдэг те одоо энэ Амазоноос гаргаж авдаг шүү дээ. Манайхан зарим нь мэдэхгүй ч мод бид нэр ирзээ ингээ одоо машины дугуй янз бүрийн юм байдаг. Амазоны модноос гаргаж авдаг шүү дээ ернээс. Тэ. Одоо нөгөө бид нар хусны шүүс гаргаж аваад идэг шиг ингээ модноос нь авдаг юм байна те. За тэгэхээр каучук цуглуулагч мөн нутгийн уугуул гэд энэ хүмүүс нэгдэж хагаад энэ экосистемийн хамгаалъя гэд тэг нэгтэлтэй гарсан ба. Тэгэд яасан гэр Менц тэрүүтэй хүмүүс 70-аад оноос ингээд нутгийн иргэдийг хууль бус мод бэлтгэл газар ашиглалтанд эсэргүүцэл яаж үзүүлэх та нар ёстой вэ гэдгийг зааж сургасан ба. Тэгээ нутгийн уулын иргэд тийм нөгөө хууль бус юм ороод ирэнгүүт эсэргүүцдэг. Тэгэхгүй бол эдгээр чинь нөгөө тий яахаа мэддэг байсан. Менц энийг зааж өгч. Тэгээд хэрхэн хөдөлгөөн өрнүүлэхийг зааж гисэн. За ингээд 80-аад он болж. Тэгсэн Менц экологийн хамгаалалтаа бүс гэдэг тийм одоо зүйлийг санаачлаад Амазоныг олон улсын түвшинд одоо тэр те зөвхөн Бразилдаа ч юм уу одоо тэр хавийн бүс нутгийн улсуудтай биш. Бүр дэлхийн нийтээр одоо энийг хамгаалъя гэдэг тийм удирдагчдад дэлхийн удирдагчдад хандсан мэдээлэлээс мундаг хүн байж. За ингээд 88 он болж. Тэгсэн түүнийг гэрийнх нь яг үүдэнд багт нь буудан гэнэч. Йоо яасан. Энэ аллага байсан. Энэ аллага нь юун аллага яагаад дуудсан юм болоо гэд мөрдөн шалах үйл ажиллагаа явуулсан чинь хууль бусаар мод бэлтгэн нийлүүлдэг хүмүүс түүнийг зүгээр алаа хийсэн юмсан. Оо яана. Тэгсэн гэхдээ түүний үхэл хүн төрөлтөнд бас одоо нэг үхсэн харамсалтай ч гэсэн үхсэн нь өөрөө нэг гэрэлгийг хүн үхтэй хүртэл гэрэлгээ цацруулдаг жишээ нэ. Яг тэгвэл энэ хүн нас барснаар олон ус юу үхэл болчих вэ гэд бүгд шуугсан.
зочсон байна тий. Зочсон. Тэгээ түүний амиа алдсан дэлхийн анхаарлыг Амазоны ой хамгаалах асуудал хандуулж чадсан байна. Энэ өөрхөн алтан амиараа энэ Амазоны асуудлыг шууд анхаарлыг хандуулж чадсан. Дэлхийн тавцан дээр зүгээр гаргаж өгч явцсан биз тий. Ингээд олон улсын хэмжээнд байгаль хамгаалах томоохон хөдөлгөөн өргөнөд хүргэж байгаа. Ингээд Чико Менцийн хичээл зүтгэлээс хойш Амазоны байгаль хамгааллын ач холбогдол дэлхийн нийтэд хүрч олон улсын байгууллагууд энэ бүс нутгийг хамгаалах бодлого хэрэгжүүлэх басан ба. Тэгээд түүний нэрэмжит Барзилийн үндэсний паркууд, ой хамгаалах хөтөлбөрүүд одоо өнөөдөр хүртэл үргэлжилж байна. Ямар гоё юм бэ те. За өнөөдрийн манай сэдв чинь Амазоны нууцлаг амьдрал гэдэг байгаа шүү дээ. За Амазон гэдэг нэр нь хүртэл өөрөө нууцыг агуулж байна гэвэл одоо итгэхгүй те. Нэр нь хүртэл. За Амазоны нэрний утга ямар учиртай юм бэ? За Грекийн домогт гарал үүсэл нь Грекийн домгийн Амазончуудтай холбоотой гинэ. Испани аялагч Франсиско де Орелиана гэдэг хүн 1541 онд энэ бус нутгийг судлах аялал хийж явахдаа нутгийн дайчин эмэгтэйчүүдтэй таарсан гинэ. Тэгэж өөрөө тэмдэглэлтэд үлдээсэн байт юм байна. Тэднийг эртний Грекийн домогт гардаг эмэгтэй дайчтай адилхан үзсэн учраас энэ одоо Амазон тухайн голыг Амазон гэж нэрсэн. Гэхдээ энэ нэр одоогоор зөвхөн голын нэр биш. Тухайн одоо экосистемийн бэлэг тэмдэг болсон гэж. За тэгээд Грекийн энэ домогт Амазончууд нь зөвхөн эмэгтэйчүүдээс бүрдсэн тулаанд бүр маш гарамгай зоригт дайчдын нийгэм байсан гэж өгүүлдэг. Тэр эмэгтэйчүүд одоо эрэгтэйчүүдээс тусгаар амьдардаг. Зөвхөн хүүхнүүд амьдардаг. Өөрсдийн газар нутгийг соёлыг хамгаалахын тулд хатуу бэлтгэл сургалт хийдэг байсан. Амазончууд нум сум жад сэлмээр гарамгай тулалдаж эрчүүдээс дутгуу хүчтэй байснараа алдартай байдаг. Тэгээд Wonder Woman шүү дээ. Тэгээд домгийн дагуу тэд шинэ үеийн үр удмаа үлдээхийн тулд эрэгтэйчүүдтэй зөвхөн тодорхой хугацаанд уулзаад хэрв хүү төрөх юм бол өөр овог аймагуд руу илгээчдэг. Охин байх юм бол өсгөөд тэгээд овгийнхаа одоо игнэнд илсгдэг байсан шүү дээ. Тэгээд тэр чинь нөгөө нум сум сайн эзэмшдэг байсан. Инхээр нөгөө баруун хөх нь саад болоод идэв учраас баруун хөхөө тайруулдаг байсан гэх яриа. Нумаа татхад тий. Тийм одоо бүр шийтцэн тийм дайчд байсан юм шүү дээ. За тэгээд Амазончууд Грекийн домогт олон алдартай бааtruудад тулдаж байсны дунд Геракл, Ахиллес зэрэг одоо нөгөө эрд зоригийн одоо бэлэгдэл болсон эрчүүдтэй бүр ан ман үзчихсэн гэдгээр одоо дурдгдсан байт юм байна. Гэхдээ энийг домог биш юм аа. Энэ бол яг бодиттой бүр юм овог аймаг байсан юм аа гэдэг бас одоо таамаг бас одоо энэ таамгаа дагсан судалгаанууд асар хийж байгаа юм лээ. Сүүлийн жилүүдэд археологчид Амазончууд бол зүгээр л домгон дээр гардаг нэг юм одоо тийм хийсвэр дүр биш түүхэн хүмүүс байсан байж молцсгүй гэдэг юм таамаглалыг төвшүүлээд байна тий. За яг тэрийг нь батлах гэсэн юм шиг Скифийн эмэгтэй дайчид одоо энэ тэндээс олдоод эхэлсэн. Тэр нь хаана вэ гэхлээр Монгол, Орос, Казахстан буюу ер нь Алтан нуруугаад байгаа. Алтан нуруугаад агаад ийм зэр зэвсэгтэй, ийм битүү шивээс энтертэй тий ийм дайчин байрын одоо нөгөө ном сумаа энтер одоо ас маснаас нь олдох нь шүү дээ тэр юунаас нь. Тийм эмэгтэйчүүд ихээр олдоод эхэлсэн. Тэнгүүд эн чинь нөгөө нэг Грекийн домогт гараад байдаг Амазон гэдэг эмэгтэйчүүд эднэр юм биш үү гэд холбож эхэлсэн тий. За тэгээд тэгэж барахгүй эртний Грекийн түүхч Херодот гэдэг түүхч болон бусад түүхчдийн одоо бичиж тэмдэглэлд үлдээснээр бол домог гэхээс илүүтэй яг ийм хүүхнүүд байсан, яг ийм овог аймаг байсан гэд батлаад эхэлсэн шүү дээ. Ийм сонирхолтой одоо их олон янзын нэр нь хүртэл нууц агуулаа байж идэг. Тэр чигээрээ одоо нууцыг агуулсан эрдэнсийн сан юм байж л дээ. Тийм байна тий. За үнэхээр сонирхолтой байлаа. За ингээд бидний мэдгүй дэлхийгээд би нэвтрүүлэлт их дуртай яагаад гэвэл нэг дэлхийгээр нэг аялдаг болохоор тий. Тиймээс ч дэлхийгээр нэг тархан суусан хөдөлмөрч олон монголчуудаа шинжлэх ухаан танин мэдгүй од мөндөр суугийн хамт олонны зүгээс эрүүлийг хийх хүс яг хэмжээлдэг шалтгаан их гоё санагддээ надад. За ингээд та бидний мэдгүй дэлхийн нэвтрүүлгийг NTV телевиз болон од мөндөр радио 83.3 долгионоор хүлээн авлаа мөн 107 долгионоор. За тэгэхээр студид join me цэгмэний захирал цомирлог болон хөтлөгч Зандамын бий байлаа. Нэвтрүүлгийг аялах боломжийг хүн бүр төрөйтэй join me цэгмэн болон өдөр бүр шинэ үрээтэй түлээж үг компани ивент тэтгэлээ. За баярлалаа цомоо. Баярлалаа.
нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньдаг өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.